Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Манай уншсан номын тэмдэглэл маань эхэлж байна. Намайг таньдгүй хүмүүст өөрийгөө танилцуулахад намайг Мягмар Сүрэн гэдэг Сөүлд ажиллаж амьдардаг ийм хүн байна. За өнөөдөр би Солонгосын зохиолч, сэтгэл засалч, коучинг, бас доктор профессор Пак Санми гэдэг зохиолчийн Сэтгэл гутрал бол зуршил юмаа гэдэг ийм номноос та бүхэндээ дахин хуваалцах гэж байна. За өнөөдрийн сэдэв болохоор зэрэг харилцаанаас шарах авахгүй байх арга гэж байна. Хүмүүс хоорондын харилцаанаас шарах авахгүй байх арга. За ойрд ер нь бол хүн болгон завгүй байдагчлан би бас нэлээд завгүй байлаа. Тэгээ энэ цаг маань бас хэсэг л дахиад жоохон завсарчлаа. Би уг нь бол 7 хоногт нэг 2 удаа энэ дугаарыг оруулах бодолтой байгаа боловч энэ удаагаас тэгж амжсангүй. Гэхдээ намайг энэ уншсан номныхоо тэмдэглэлийг хуваалцаач гэдээ байнга сануулдаг нэг зүйл байдаг. Тэгээ энэ болохоор зэрэг манай баг хүү, отхон хүү яруу сайхан маань надад түрүү жил төрсөн өдрөөрөө тэмдэглэж төрсөн өдрөөр надад бэлгэлж исэн ийм хөрхөн номын тавиур. Тэгээд яруу сайхан маш их хайртай шүү гэд монголоор өчсөн, солонгосоор хайртай шүү, саран амныда, камсаамныда гэд бичсэн. Ийм хөрхөн тавиур намайг дандаа ээжээ нөгөө ном уншсан номынхын тэмдэглэлийг бичээч гэдэг юм шиг дандаа сануулдаг. Тэгээ би ер нь өглөөд заавал өөртөө ном унших цаг гаргадаг. Энийг болохоор би өглөөний гайхамшиг номыг уншсанаас хойш ер нь бол өөртөө дадал болгосон. Тэгээ би ном уншаагүй өдрөө өглөө хүүхдүүдээ босгохоос өмнө ном уншиж амжаагүй өдрөө яг л нэг батарей маань дуусах гээд байгаа юм шиг батарей дуусах гээд байгаа утас шиг байдаг. Харин би өглөөд эртхэн босоод ном уншаад өөрийгөө хэдхэн минут 20 минут ч хамаагүй ном уншаад өөрийгөө цэнгэлчээрээ зэрэг дүүрэн батарейтай утас шиг байдаг. Тэгээ ер нь бол одоо бол илүү номонд ингээд нөгөө шимтцэн та бүхний адилаар та бүхэн маань ч гэсэн номонд шимтсэн учраас миний энэ бас уншсан номын тэмдэглэлийг сонсох дуртай байгаад чинь баяртай байна. За өнөөдрийн энэ сэдэв болохоор харилцаанд шарах авахгүй байх арга гэж. 자, 나는 내가 키운다. 나는 내가 키웁니다. Би өөрөө өөрийгөө хөгжүүлнэ. Өчигдрийн өөрөөсөө илүү өнөөдрийн намайг би бүтээн. Өчигдрийн өөрөөсөө арай жоохон илүү аз жаргалтай өөрийгөө би бүтээн. Өчигдрийн өөрөөсөө арай илүү ухаалаг өөрийгөө өнөөдөр би бүтээн. Миний өчигдөр харин миний өнөөдөр миний амжилттай маргаашийг бүтээнэ. Арай илүү алхамаар илүү ажиргалтай болно. Арай илүү эерэг бодолтой эерэг зүйлийг боддог алхамыг би өөртөө бий болгоно. Арай илүү хөнхөн сэтгэлээр хүмүүстэй уулзаж ямар ч хэцүү зүйл ирсэн гэсэн хурдхан босдог байхаар би өөрийгөө бүтээнэ гэж байгаа. За одоо би эндээс нөгөө гоё өнгөөр ялгаа бичсэн монгол хэл дээрээ орчуулаад бичсэн энэ гоё гараараа бичсэн дэвтэрнээсээ одоо хуваалцъя. Тэгээ энэ дээр болохоор зэрэг би нөгөө энэ номноос ингээд шууд явахаар зэрэг жоохон цаг ороод идэг. Хичнээн
монгол хэлээрээ буулгацсан байсан ч гэсэн дахиад ингээд солонгосоор уншчаад газ монголоор болох гэж цаг ороод байт юм байлээ. Тэгэхээр зэрэг за бүх хүмүүс бол надад ухаарлыг өгдгөө гэж энэ зохиолч маань бичсэн байгаа байхгүй юу? Тэгээ бид нарт ч гэсэн үнэхээр бүх хүмүүс ухаарлаа өгдөг тийм ээ. Тэгээд бид нар тэгвэл хүн хоорондын харилцаанд яаж эрх чөлөөтэй байх вэ гэдэг талаар өнөөдөр энэ номон дээр бичсэнийг унших гэж байна. За саяны хэлсэнчлэн тийм ээ. Хүмүүстэй уулзахдаа хүн сэтгэлээр уулзаж ямар ч хэцүү зүйл тохиолдсон хурдан даван туулаад босдог өөрийгөө би бүтээх болно гэж байгаа. За тэгэхээр унаж бүдрэхээс зайлсхийх арга байна уу? Хүмүүсийн харилцаанаас сэтгэлийн шарх авахгүй байх арга биднэрт байгаа юу? Байхгүй. Бид бүгд хинч байсан гэсэн амьдралд унаж бүдэрчил байдаг. Би ч бас ундаг. Би ч бас хүмүүстэй харилцаж байхдаа нэг л мэдхэд сэтгэлийн шарх авчихсан байдаг. Гэхдээ өнгөрсөн үеийн Паксанми харин одоогийн Паксанмигаас ялгаатай байгаа. Юугаараа ялгаатай вэ? Өмнө нь нэг удаа би унчих юм бол бос хүртлээ хэдэн жилийг зарцуулдаг байсан. Гэхдээ одоо бол унсан ч гэсэн хурдхан босчдөг хүчтэй болсон. Өмнө нь би унсан үедээ бусдыг буруутгаж өөрийгөө одоо зүхэж хараадаг юм шиг нэг тиймэрхүү үгээр бичсэн байгаа юм л да. Тэгээ энийг болохоор би монгол хэл дээр юу гэж оруулах вэ гэхээр өөрийгөө дээрлэхдэг гээ оруулсан байгаа. Орчуулсан байгаа. За тийм байсан. Харин би одоо бол урт амьсгаа аваад би дахиад алдаа гаргачихлаа. Зүгээрээ хурдан засчихъя. Зүгээрээ дараа илүү болгоомжтой бай. Өнөөдрийн буруу хийснээ ингэж ойлгоод дараа дахиад ийм алдаа гаргахгүй. Би дахиад хичээхэд болно гэж боддог болсон. Ингэж өөрийгөө тайвшруулж чаддаг болсон. Намайг лекц уншиж зөвлөгөө өгөх бүрт хамгийн гол асуудал хүний харилцаанаас шарх авахгүй байх арга байна уу гэж маш олон хүмүүс асуусан. Энэ бол бүр маш их байдаг. Би тодорхой хэлье. Сэтгэлийн шарх авахгүй байх арга байхгүй. Ямар ч хүн хүмүүстэй харьцахдаа гомдож, зөрчилдөж, үл ойлголцох зүйл гардаг. Шудраг бус зүйл болон эвлэрэх зүйл, холдож салах үе, бас эвлэрэх үе бий. Салхи шуурхтай өдрүүд байхад цэлбэг нартай өдрүүд ч байдаг. Тасралтгүй бороотой өдөр байхад нар гарах өдөр ч байдаг. Жилийн 365 хоногийн турш бороо орохыг хараагүй үсттэй. Үүнтэй адилхан. Энэ бороо өнгөрнө гэдэгтэй адилхан. Борооны улирал өнгөрөхөд цэв цэлмэг тэнгэр нарыг та харахтай адилхан. Хар салхи арьсны дараа нэг ч үйлгүй цэлмэг тэнгэрийг хартагтай адилхан. Хүмүүсийн харилцаанд хэцүү зүйл ирдэг ч гэсэн бас сайхан өдөр ирдэг юм аа. Бидний амьдрал бол адилхан. Бидний зүрх сэтгэлч мөн адилхан. Хүмүүсийн харилцаанд байнгын л зөрчилдөөн, үл ойлголцол үүсч байдаг. Хинч шарх авч болно. Бас сөрөг бодол орж ирж байдаг. Сэтгэл зовж, ядрах ийм үеуд ирж байдаг. Харин ийм үе бүрт, хэцүү үе бүрт өөрийн бодлоо юу бодох вэ гэдэг зуршлыг өөрчлөх хэрэгтэй. Би ч гэсэн урд нь хүмүүст гомдох бүртээ би ёстой азгүй юм аа. Яаж намайг ингэж чадчихна. Үнэхээр өөдгүй юм аа гэж хүмүүсийг үзэн яддаг байсан.
Тэг хүмүүсээс айж бүр өрөөндөө ороод ганцаараа хаалгаа хаагаад хүмүүстэй харилцахгүй ганцаараа хүмүүсийг үзэн ядаа суудаг байсан. Гэхдээ одоо бол би тийм биш. Амьдралд ийм юм байж л байдаг. Нэг одоо онцгүй зүйл биш те гэж боддог болсон. Хүн л юм чин хүний хорвоо юм чин ийм зүйл байж л байх доо гэж боддог болсон. Санснаас олон хүмүүс бусдын үнэлгээнээс болж бухимдах, бусдын бодлоос болж өөрийгөө хэцүү болгодог. Гэтэл яг үнэндээ бусад хүмүүс чамайг буруу ойлголоо гэд, бусад хүн чамайг мууллаа гэд чи муу хүн гэсэн үг үү? Үгүй ээ. Бусад хүн муу хүн гэж гэлээгээд тэр хүний үнэлгээ шиг чи 100% муу хүн гэсэн үг юм уу? Үгүй ээ. Бусад хүмүүс чамайг үл тоомсорлоо гэд чи үл тоомсорлогдож болох хүн юм уу? Үгүй ээ. Тэр хүний л бодол. Харин чи биш. Тэгэхээр юу гэж бодох ёстой вэ гэхээр би бол чиний бодлоос илүү үнэхээр дажгүй хүн юм шүү гэж бодох дасгал сургуйлалт хийх хэрэгтэй. Дахин давтаарай. Тэр бол тэр хүний л бодол. Би бол тэр хүний бодлоос илүү үнэхээр дажгүй хүн шүү. Надтай ойр байх нь уг нь тэр хүнд л хэрэгтэй байх байсан юм гэж боддог болоорой. Дахин давтаарай гэж байгаа байхгүй. За энэ дээр юу гэхээр одоо сая бол би 3 дахь хүний юунаас ярьж байгаа те. Гэтэл за хэрвээ намайг хэн нэгэн хүн буруугаар бодоо ямар нэгэн намайг одоо юу гэдгийг те гэлээ. Миний сэтгэл санаа ингээд унаад хэцүү боллоо. Тэгвэл би бодол дотроо тэр бол чиний л бодол. Би бол чиний бодлоос илүү үнэхээр дажгүй хүн шүү. Уг нь надтай ойр байх тусам чамд л хэрэгтэй байх байсан юм да гэж нөгөө бодож явах хэрэгтэй гинэ. Тэ энийг дахин давтаарай гэж байгаа байхгүй юу? Хин нэгнээс та шудраг бус тэ ингээд гомдмоор зүйл сонсоод шаналж байна уу? Хүмүүс чамайг үл тоосонд бухимдаж байна уу? Хүлээн зөвшөөрөгдөөгүй болохоор өөртөө итгэх итгэлгүй болчихсон уу? Чамд тэр хүн дургүй боллоо гэж чиний зүрх өвдөж байна уу? Хүн үргэлж сайнаар үнэлэгдэх боломжгүй. Зарим хүмүүс таалагддаг зүйл зарим хүмүүст таалагддаггүй байх нь бай. За ингэж энэ бол маш чухал цэг шүү. Бид хэн нэгний ямар нэгэн зүйлийг хараад зарим нь шүүмжилж байхад зарим нь таалагдж байдаг. Энэ бол хүмүүс юм аа, хүн юм аа. Тиймээс хэн нэгэн биднийг шүүмжилж, буруугаар ойлгож, үл тоомсорлож байсан ч гэсэн бид нар өөртөө итгэлтэй, зоригтой байх хэрэгтэй. Би тэр хүний амьдралаар амьдарч үзээгүй. Тэр хүн ч миний амьдралаар амьдарч үзээгүй. Тиймд би ч тэр хүний сэтгэл зүрхийг бүрэн ойлгохоор боломжгүй. Тэр хүн ч миний зүрх сэтгэлийг мэдэхгүй. Тиймд нэг хүний үнэлгээ бол бүх зүйл биш гэдгийг өөртөө анхаар. Хэн нэгэн намайг таагүй харж шүүмжиллээ гэд би тийм хүн биш. Гэтэл нэг хүн биш магадгүй олуулаа цуглаад намайг шүүмжилж байхыг би сонссон байвал яах вэ? Бас л адилхан. Тэд тэгж бодлоо гэд би тийм хүн гэсэн үг биш. Иймд хэн нэгэн болон хэсэг бүлэг хүмүүсийн бодол болон үгээр өөртөө итгэх итгэлээ тэг болгож сэтгэлээр унах хэрэггүй. Магадгүй хэсэг бүлэг хүмүүсийн дундаас хэн нэгэн одоо нөгөө үг хэл ихтэй хүн байдаг штэ, үг хэл ихтэй одоо их ярьдаг хүн тэ
өөрийнхөө сөрөг бодлыг тараагаад чиний тухай ямар нэгэн буруу ойлголтыг өгсөн байлаа гэхэд тэр хүмүүс чамайг нийтээрээ буруу ойлгосон ч байж магадгүй. Олон хүн чамайг буруу ойлгож буруу дүгнэлээ ч гэсэн тэр бол чиний оноо гэсэн үг шээ. Чиний дүн гэсэн үг шээ. Чамд тохирох үнэлгээ биш. Шаналх хэрэггүй. Сургуульд байхад жишээлбэл ангид гадуурхагддаг байсан хүүхдүүдийг бодоод үзтээ. Тэр үнэхээр тийм сонин хачуу хүүхд байсан юм уу? Гэтэл яг үнэндээ тэр хүүхэд багшийн хайрыг татсан хүүхэд байсан. Тэг хүүхдүүд тийм болохоор зэрэг атаархаад энэ тэнд бөөгнөрөөд нүгөө хүүхдээ үзэн яддаг, гадуурхдаг ийм үе байдаг л байсан. Заримдаа хүн ингэж боддог гинэ. Миний юм бүхэн л болохгүй юм. Гэтэл тэр хүний хийсэн бүх юм нь амжилттай байгаад байдаг. Тэгээ тэр хөөхөн, баян, тэгээ ядаж ухаантай гэд атаархаж, уурлаж, гадуурхаж байгаа гэсэн үг л дээ. Заримдаа хүмүүс шалтгаангүйгээр уйдсандаа ч юм уу зөөлөн ааштай, сайхан сэтгэлтэй хүмүүсийг дээрлэх, гадуурхах зүйл их байдаг. Энэ бол нэг төрлийн хүчирхийлэл юм аа, сэтгэл зүйн. За, би ийм хүчирхийлд өртсөн хүмүүст бүлгийн зөвлөгөө өгч байсан, сэтгэл зүйн тест сорилт хийж байсан. Гэтэл үнэхээр тэр хүмүүс тест сорилт хийсний дараа харахад тэр гадуурхагдж, дээрлэгдэж байсан хүмүүс болохоор сайхан сэтгэлтэй, ямар нэгэн асуудалгүй ээлдэг хүмүүс байсан. Тэд буруугүй байсан. Тийм болохоор бусдын үнэлгээ бол чиний оноо гэсэн үг биш ээ. Бусдад өөрийнхөө оноог дүгнэх эрхийг өгөх юм гэж үү? Тэр хүмүүсийн үнэлгээ, тэр хүмүүсийн бодол бол тэр хүмүүсийнх л болохоос биш чиний дүн гэсэн үг биш юм аа. Угаасаа чи тэр хүмүүсийн бодол шиг хүн биш ээ. Тиймд өөрийнхөө оноог бусдаар дүгнүүлэх эрхийг, удирдлагыг тэдний гарт бөөг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тэр хүний дүгнэлтээс болж тавгүй болж динжигнэх хэрэггүй. Өөрийнхөө дүгнэлтийг, оноог өөртөө өгдөг бай. Чамайг үнэлж хүндэлдэг, чамайг ойлгодог хүмүүстэй ойр бай. Энэ бол эерэг амьдрах арга юм аа. Эерэг сэтгэж боддог, эрүүл тархитай хүний амьдрал. Өөрийгөө үнэлж хүндэлдэг, ойлгодог хүмүүстэй ойр байх юм аа. Эргэн тойрондох 10 хүн байлаа гэж бодоход би хичнээн ч хичээсэн тэр 10 хүний 7 намайг анзаардаггүй. 2 хүн нь надад тааламжтай ханддаг. Үлдсэн 1 хүн нь намайг яаж ч хичээж байсан дургүй байдаг. Үүнд шалтгаан бий юу? Байхгүй. 100 хүн дургүй байх юм уу? 100 хүн хүлээн зөвшөөрөгдөх боломж байхгүй. Жишээлбэл 100 хүн байлаа гэж бодоход 100 хүнд хүлээн зөвшөөрөгдөх боломжгүй, 100 хүн надад дургүй байх боломжгүй. Эсвэргээрээ би яаж ч алдаа гаргасан бай, 7 хүн нь огт тоохгүй, анхаарахчгүй. 1 хүн нь ямар ч үед намайг тайвшруулж миний талд байдаг. Харин нөгөө 2 нь намайг шүүмжилж дургуйцах болно. Үүнд шалтгаан бий юу? Байхгүй. Энэ бол зүгээр л хүний сэтгэл зүй. Үнийг сэтгэл судлаачид гаргаад ирсэн. Ийм хуваар ингэж байдаг. Энэ бол зүгээр л хүний сэтгэл зүй гэдгийг гаргаад иржээ.
ихэнх хүмүүс бусдыг чамайг анзаарч тоох тийм одоо боломжгүй байдаг гинэ. Өөрсдөө завгүй байдаг учраас. Би сайн байх юм бол хоёр хүн л надад тааламжтай хандана. За минь би алдаа гаргасан ч гэсэн миний талд байх нэг хүн бол байдаг. Миний талд орчч магадгүй, орохгүй ч байж магадгүй магадлалтай хоёр хүн байх нь. Тийм учраас энэ одоо бусдаас болж өөрийнхөө амьдралынхаа алтан цагаас бүрээрээ. Тэнд нэг хүн надад дургуйцлаа гэд санаа зовх хэрэггүй. Тэр хүн намайг хачин хүн байна, сонин хүн байна, ямар муу хүн бэ гэлээ гэсэн төлөө санаагаа бүүч хэлээ. Ямар ч үед чамайг ойлгож, хүндэлж, хүлээн авдаг нэг л хүн байхад хангалттай. Тэгээд талархаад харин өөрөө бусад хүмүүст сайн ханддаг тэр хүн нь байхаар хичээхэд болно. Энэ бол шарх авахгүй байх арга юм аа. Энэ бол хүмүүсийн харилцаанаас шарх авахгүй байх арга юм аа. Гэжээ. За ингээд өөртөө санаа тавьж номтой үргэлж нөхөрлөдөг та бүхэндээ баярлалаа. Тэгээ та дахин надад лайк дарж магадгүй энэ сувагт маань subscribe дарж амжаагүй хүмүүс байвал subscribe дараарай. Бас хэрэгтэй хүмүүст номтой нөхөрлөхөд нь тус болон бас түгээвэл танд бас баярлах болно. За ингээд дараагийн дугаараараа уулзах хүртлээр баяртай. Тэгээ өчигдрийнхөө өөрөөсөө арай илүү амжилттай, арай илүү эерэг боддог, өчигдрийнхөө өөрөөсөө өнөөдөр арай илүү ухаалаг байхын тулд, өнөөдрийн өөрөөсөө маргааш илүү амжилттай байхын тулд, алхамаар илүү аз жаргалтай байхын тулд хамтдаа хичээцгээе. Баярлалаа.